чинь хийж байгааг харуулж. 1 2 1 2. За. Өөрөө тавьчихна гэсэн үү? Окей. За усч сайт. Цаны усаар шалуулах өсвөр үеийн тэмцээн дээр ажиллаж байгаа. Бид энэ удаа бас одоо Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж оролцож байгаа. Одоо эгчтэй уулзаад байна. За сайн байна уу? Өөрийгөө сайн. Сайн байна уу? Би одоо Монголтос биеийн тэмрийн дээд сургуулийн англи хэл дасгалжуулалтын онлын багш. Гүлтэн цэний олон улсын хэмжээний мастер докторант очир сүр байна. Олон улсын шүүгч. За энэ тэмцээнд хэдэн тамирчинтай оролцож байна? За ер нь үндсэн өөрийн 4 тамирчинтай. За тэгээд нэмэлтээр одоо танаа Увс аймгийн 100% сумын тамирчин Нандирд нь, Бацхын Нандирд нь, Хөвсгөл аймгийн Ерөнчин Лөмс сумын Зол Жаргал нөгөөдг нь химбилээд. Химбилээ нөгөөдг нь. Зол Жаргал одоо тэгээ бас бус тамирчид байна. Тий. Танаа Увсын бас 2 дахиад гал одрахын мөнх очир энтергээ тамирчид байна. За Увс аймагт анхудаа ирж байна. Өмнө ирж ирсэн үү? За яг 24 жилийн өмнө би яг энэ зам дээр гэх юм уу яг энэ суманд би өөр уралдаж исэн. Алт мөнгөн медаль аваад 18 настай охин явж илаа. Тий. Энд бас сайхан төвөгтэй энэ сувилагч сумын эмнэлгийн сувилагч Цэцэгмаа гэдэг айлд байрлаад Турууна гэдэг охинтой одоо хамт гэрт нь байрлаад байж исэн ийм төвөгтэй Төв аймгийн тамирчин байсан тухайн үед тий. За энэ жилийн онцлог юу вэ? Ер нь зам харгуу ер нь одоо та гээд маань уралдах гээд одоо шалгасан баг тийм ээ. Ер нь ямар хөө байна? Сэтгэл за уучлаарай. Яаж ийн? Барахгүй нь. Зас тэгвэл орсигналтаа гар. Орсигнал дээр нь цасны тос нэмчихв. Чи наадахтай халж. Яг гаранд гарахаараа ягараа заа. За би нэг юм ичээд. За энэ жилийн онцлог гэвэл одоо 15 аймгийн тийм ээ 130 гаруй тамирчид одоо энэ турд хүч авахал цамбагаа сорихоор ирсэн байна. За тэгээд өвлийн спорт бит хэд чи ер нь бол төсвөр төвчээрийн туйл болсон хүмүүс байдаг. Би 24 жилийн өмнө анх одоо нөгөө Facebook гэдэг юм уу нөгөө сошиал хөгжөөгөө тэгээ бас хичээлтэй муу байсан юм уу хайшин. Усад ирж уралдана гэхэлэр нэг л их өндөр ууланд ирж уралдана гэж бодож байсан. Тэгэхэд тухайн үед яг энэ харгантай газар ирж уралдаад маш олон хүүхдүүд нөгөө харганд таяг маяг зоогдоод үлдчихсэн түүхтэй. Тэгээд энэ жил бол юу гэж 24 жилийн өмнөхтэй адилхан байх уу мэдээж яриг маш өргөн зам зассан сайхан зам бол ер нь аятайхан боломжийн ерөөсөө тэнд өөлөд ах юм алга. Одоо тэгээд уул нь бол олон улсын дөрмөндөө хас 20 градусаас дээш бол ерөөсөө тэмцээн явагддаггүй. Хүний агарын градус хас 20 байвал хүний бие дээр эн чинь 28 9 болж ирнэ. Манай тамирчид ч одоо ингээ уруу орох замдаа бол одоо хасах юу 30 км/цагийн хурд 40 км/цагийн хурдыг үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр чин нүцгэн биеийн дээр тийм үү ингээд эртүцтэй ингээд уралдааны хувцсан дээр мэдээж эрг хасах 30 ирнэ гэсэн үг. Тэгэхээр маш их хайрагдaltaй явагддаг. Гэхдээ олон улсын дүрм. Одоо тэгээ бид нэр олон улсын дүрм яриад ингээд энэ ч хасах 20-оос доош орохыг хүлээнэ гэвэл хавар болох байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр одоо тэгэл монголчууд бидний одоо нэг арай өөр ондоошл байна, арай өөр энэ тэсвэр хатуужил байна тийм ээ. Тэгээ увсынхны энэ сайхан зохион байгуулж байгаа одоо ийм сайхан сэтгэлтэй зохион байгуулж байгаа. Миний бодлоор бол одоо Увсын яг энэ баруун туран суманд 2 дахь удаага одоо эхний ээлжинд тамирчнаар дараагийн ээлжинд дасгалжуулагчаар одоо ингээд ирээд оролцож байна. Энд зассан талбай, зам, барьсан, гэр хүлээж авж байгаа. Ер нь бол Увсынхан маш их сэтгэлтэй шүү дээ тий. Үнэхээр яг сэтгэл бол харагдаж байна. Айгуу сайхан хүлээж авж байгаа. Бид нар бол маш их сэтгэл өндөр байгаа. За та нэг одоо энэ цан тослоод шүү дээ. Энэ бас нарийн ажил байх шиг байна. Энийг бас нэг товч тайлбарлаад. За одоо энэ нөгөө сонгомлын цан өнөөдөр бид нар сонгомл техникээр уралдах юм. За. Тэгээ сонгомл техникээр уралдахаар энэ дунд нь одоо ингэхээр энд ингээд цас тогтоод байгаа. Энэ одоо тэгээд нөгөө биеийн жингээр буюу 60-аас дээш килограммаар ингээд дарахлаар энд бүр ингээд цас ингээд овоороод ирнэ. Ийш болохоор тогтохгүй ингээд гулгаад байгаа сте. За тэгэхээр энэ ямар учир вэ гэхээр өгсөөр явхад энэ цан чи ингээд хүүхдүүд зүгээр л ингээд хойшоо гулсчмаар гэж хүмүүс боддөө шүү дээ. Тэхгүйгээр явуулах зориулттай энийг энэ хооронд тавьсан тосыг барих тос гэдэг. Энэ хоёр талд нь байгаа тосыг гүйх тос гэдэг. За гүйх тос дээр бол профин гэдэг одоо цасны градусаа хэмжинэ. Яг одоогоор бол баруун турууны цасны градус 27.5 градустай байна. Бид нар бол нөгөө агарын температурыг хэмжээд дахиад цасныхаа градусыг хэмжижээж тус нь хэмжижээж тэгээд одоо ингээд нөгөө профин бол өчигдөр орой тавьсан. Энийг бол яг одоо тавиад амжидаггүй. Тэгээ жишээлбэл энэ бол одоо ингээд
бүх градуст таарна гэсэн тос энэ 5 минутанд тавьдаг тос. Энэ бол энэ гүйлгэх тосон дээр тавьж болно. Гэхдээ би сая тавиад үзлээ бүхгүй байна гэж байна. Тэгэхээр энэ бол хэрэггүй болчлоо гэсэн үг. За одоо энэ гэхэд жишээлбэл ингээд хасах 2-оос хасах 20 градус роде ногоон роде гэдэг тос байна тийм ээ нөө. Энэ роде гэдэг тос өнөөдөр энэ дээр бол бариад байгаа сурагтай байна. Хүүхдүүдээ ингээ явуулахлаар. Тий, турш ингээд нэг үзээд байдаг. Тэгээ нөө хүүхд болгоны хөлний түлхэлт болон нөгөө техникээс шалтгаалаад өөр тос таардаг. А тэгээ яг ихэвчлэн яг энд бол давсарсан ийм маш сайн гүйлттэй юу вэ одоогийн байдлаар яг энүүх юм чи юу. Ягаад гэвэл тэр гүвэний цаана бол бас нэг арай өөр байж болно. Нэг юм гурилан цас байж болно. Энд бол ийм давсарсан арай ийм элсэн чихэр шиг цас байгаа даа шүү дээ. Энэ бол илүү гулсалттай гэсэн үг. Энэн дээр өөр тос өрн тэрний цаанаас нэг өөр тос өрн энэ бол ингээд юм тусдаа шинжлэх ухаан байдаг. Яг Монголын нөхцөлд бол нэг ингэсийгээл тавьчихад байгаа. Европ болон цаны спорт өндөр хөгжсөн газруудад бол юу байгаа. Ер нь бол бүр бүхэл бүтэн лаборатори ажиллаж идэг. Энэ нэг тамирчны ард дээр ингээд бүхэл бүтэн баг энэ цаны тосолгоон дээр ажиллаж идэг. Тэгээ яг өнөөдөртөө бол энэ тос таарахаас гадна дахиад цан маань таардаг. Энэ цан маань одоо ингээд Speed Max Plus гэдэг энэ нөгөө ийм зөөлөн юу нэ хуучин цасан дээр таарна маранч гэдэг юм уу эсвэл шин цасан дээр таарна градус нь 20-оос доош таарна. Айгу төвөгтэй ингээд тайлбарлахлаар төвөгтэй л дөө тэгээд яг олон жил одоо яг өөрөөсөө ингээд явсан хүмүүс л мэддэг болохоос биш яг энийг одоо тосны мэрэгжилтэн бэлднэ гэж гадаадад сургадаг. Ихтэй сургууль болон одоо коллежууд ерөөсөө байдаггүй байгаа маа. Энийг бол ерөөсөө цаанч хүн өөрөө л ерөөсөө сурцаараа сурдаг. Монголын нөхцөлд бол ингээд багш нар нь өөрсдөө хийгээд. Тийм багш нарын нөхцөлд одоо тэгэл би чинь багийнхаа жолооч нь байна, тогооч нь байна, дасгалжуулагч нь байна, зөвлөх нь байна. За тэгээд цаана тосолгоо нь байна. Одоо бүх сервисийг л хийж штэ. Одоо сэтгэл зүйч. Тэгээ сэтгэл зүйч юм чи одоо тэгээд энэ гутлаа тайлаад цанаа өглөөд тэр дээр гараа замд нь одоо халуун уух юм аа өгн 15 км хөвгүүд уралдах учраас нилээ хүнд уралдаан гэсэн үг. Тэгээ одоо та хэд бодолтой яг одоогоор агарын градус хасах 26 байна. За хасах 26 дээр эрэгтэй хүүхдүүд бол нэлээд даарна шүү дээ тий. Тэгээ 15 км гэдэг чи ер нь нэг 40-оос 50 минут одоо за энэ бол насны хүрээчтэй дэж болно. Ер нь цагийн ажил биш шүү дээ тий. Тэгээд энэ чангал ер нь бол хамгийн хүнд спортод одоо юу яадаг ордог. За тэгээд түүхээс ярил малчин сум болвол одоо сургуулаараа цанчин болж исэн 1976 онд болоо сургуулаараа цанчин болж исэн ийм төвхтэй. Тэгээд Увс аймагт бол одоо яг энэ цаны спорт бол топ 10 төрөлдөө орцсон явдаг. Танай аймагаас бол одоо Монгол улсын гавьяа тасгалжуулагч Пүрвжөв тийм ээ найдангийн Пүрвжөв байна. Олон улсын хэмжээний мастер Монгол улсын 28 удаагийн аврах төрийн хошоо одонд даваагийн инхээ байна. Гих зэрэгээр маш олон цанчид бол танахаас төрөн гарсан байгаа. Тэгээд танай аймагт ч одоо Өндөр ханга, Хяргас, Баруун Турун, Малчин, Зүүн говь гэл одоо доотлон 5 суманд одоо энэ хөгжиж байна. Дээрээс нэмээд цагаан хайрхан бас нэмэгдсэн байна лээ. Инхээр бол энэ спорт бол яг танай аймгийн хувьд бол топ 10 төрөлд орж байгаа. Супер спорт. За баярлалаа. Тэгээд манай Увс нутагт одоо хөрөлцөн ирж 2 дахь удаага бас хөрөлцөн ирж энэ цаны бас спортоор одоо улсын аврагад оролцож байгаа. Одоо бол дасгалжуулагч оролцож байгаа. Танд бол спортын өндөр амжилт хүсье. Шавнар нь бас олон медаль аваарай гэж өрөө. За баярлалаа. Ингээд биднийг дэлгэр сайхан угтаж авсан Увс нутгийн Цэнхэр нутгийнхандаа одоо тий холын Цэнхэр нутгийнхандаа баярлалаа. За баярлалаа. За